Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бизнес инкубатор төвтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд бизнес эрхлэгчдийг мэдээлэлээр хангах, борлуулалт, үйл ажиллагаа өргөжин тэлэхтэнд гол анхаарлаа хандуулах юм а. Чингэлтэй дүүргийн хэмжээнд бизнес инкубатор төвтэй хамтран 804 үйлдвэрлэл эрхлэгч ихэвчлэн оёдол модон эдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний 58 аж ахуй нийч бусд нь өрхийн үйлдвэрлэл юм байна. Чингэлтэй дүүрэг нь суурьшмал болоод гэр хороолол хосолсон хотын төвийн бүс иймээс үйлдвэрлэл үйлчилгээ чиглэлээр хөгжих бүрэн боломжтой юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь эргэлтийн хөрөнгө болоод борлуулалт худалдаа байдаг. Иймээс тус дүүргийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх бизнес инкубатор төвийнхэн мэргэжлийн холбоо болох баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллахаар болж өнөөдөр санал бичгийг үзгэллээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр сургалт мэдээлэл, зөвлөгөө нүүдийг тогтмол үйлдвэрлэл эрхлэгчнүүдэд чиглүүлж аавна. За мэдээж бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих салбар маань төдийлөн олон нийтэд хүрээгүй ч юм уу, олон нийтийн ойлголт дутмаг ийм салбар байгаа. Тэгэхээр энийг бас энэ салбарын ойлголтыг илүүтүүлэх үү, өргөжүүлэх, за мэдээж хууль эрх зүйн хүрээнд нь бодлогын чиглэлд нь дэмжих чиглэлээр хамтарч ажиллана гэж бодож байгаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нийслэлийн 9 дүүрэг 21,330 суманд салбар нэгжээрээ дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин ажилладаг байнгын үйл ажиллагаатай төрийн бас байгууллага юм а. Энэ хүрээнд бизнес инкубатор төвтэй хамтран ажиллахаар болж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй дэмжихээр болж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес инкубатор төвтэй сан жижиг үзэгдлээ. За ер нь бол манай Чингэлтэй дүүрэг бол хамгийн олон жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчдийн дүүрэг. Тэгээд дараад нь Баянгол ордог гэх мэтлэнгээ ер нь бүхэл дүүргүүд бол жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчнэрх олон байдаг л да. Тэнд дотоос хамгийн олон нь бол энэ Чингэлтэй дүүрэгт байдیں۔ Тэгээд Чингэлтэй дүүрэгтэйгээ бол жил болгон ингээл тогтмол хамтарч ажилладаг. Тэгээд ер нь бол энэ Чингэлтэй дүүргийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэгчнэрт сургууль явуулах, зөвлөгөө өгөх, цаашлаад төсөл хөтөлбөрт хамруулах тэр тагал дээр илүү төлөвлөгөө хамтарч ажиллах төлөвлөгөөтэйгээр сан жижиг үзүүлж байна. Баялаг бүтээгчид бичээлээ жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний эрх ашигыг хамгаалах нь олон ажлын байрыг хадгалан хамгаалах ач холбогдолтой юм а. Учир нь жижиг дунд үйлдвэрийн салбар хамгийн олон ажлын байр бий болгодог. Нөгөө талаараа 80 гаруй хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг онцлогтой юм. Иймээс хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөж өгч цаашид тогтвортой хөгжлийн суурь болно гэж хоёр тал харж байна.